Баялагийг ашигладаг биш бүтээдэг салбар бол газар тариалангийн салбар гэж хэлж болно. Зүүн бүсийн тариаланчид Хинтэн аймагт чуулж бүс нутгийн хөгжил тэр дундаа газар тариалангийн салбарын сүүлийн үеийн мэдээлэл төрөөс барьж байгаа бодлого орчин үеийн дэвшилтэд технологи энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд оролцож салбарын асуудлыг хүндэн ярилцаж байна. Газар тариалан гэдэг бол бүх юмний үндэс байдгийг. Газар тариалан байж ээж мал аж ахуй байна, туслах аж ахуй байна, цаашлаад хөнгөн хүнсний үйлдвэр хөгжих боломж нь өөрөө газар тариалан. Тийм ч учраас дэлхийн бүх орн одоо газар тариалангаа бол цаг агаарын хувьд ч гэсэн ямар тааламжтай ч оронж байсан тариалангийн үйлдвэрлэлээ одоо бүхний үндэсгээд төрөөс тодорхой хэмжээний татаас өгж дэмжиж одоо ингэж ажилладаг. Үүний хүчинд бол аливаа улс орон төрийн бодлогоор гол хүнсний зүйлээр гадны хараат биш өөрөө одоо ургуул тарж баялаг бүтээхийг эрмэлздэг. Монгол улсын хувьд ч гэсэн одоо тийм бодлого шийдвэртэй гэдгийг хэлэх байна. Тийм ч учраас одоо хүнсний хангамж аюулгүй байдлын 34 дахь тогтоол гарсан. Энэ хүрээнд өнгөрсөн жилхэд 830 тэрбум төгрөгийн 6% хөнгөлтэй зээлийг одоо баялаг бүтээгч нартай өгсөн. Энэ дотроос 300 гаруй тэрбум нь бол одоо зөвхөн газар тариалантай холбоотой бизнес эрхлэгчтэй авсан байгаа гэдгийг бас хэлэх байна. За Хинтэн аймгийн хувьд 90 мянган га эргэлтийн талбайтай түүний 60% ашиглаж байна. Даалгаврын аж ахуйн нэгж бүртгэлтэй хэдийч тогтмол тариалт хийдэг 43 аж ахуйн нэгж 21 эргэн 2 хоршоо байна. Энэ онд 35.3 мянган талбай тариалалт хийн. За тодруулбал үр тариа 23.8 мянган гагаас 29.8 мянган тонн, Улаанбaaтай 22 мянгаас 28.7 мянга, Ногоон Тэжээл 5.2 гагаас 13 тонн, Рапс 5.6 мянган гагаас 2.8 мянган тонн тус урин шигээр төлөвлөж байна. Мөн Хинтэн аймагт гурил тэжээлийн үйлдвэртэй болох зорилт тавин техник эдийн засгийн үндэслэлийг хийлгэсэн байна. За Хинтэн аймгийн хувьд өнөөдөр бас зүүн бүсийн газар тариалангийн зөвлөгөөн болж байна. За энэ маань бол бас зүүн бүсчилсэн хөгжлийн хүрээнд одоо хөдөө аж ахуйн салбар тэр тусмаа газар тариалан хэрхэн ер нь зүүн бүс хөгжих вэ гэдэг дээр бол бас манай газар тариалагчид бол нэлээд сайн хөрөлцөн ирсэн байна. За Хинтэн аймгаас ихэд 100 гаруй хүмүүс, за Оронгоос ихэд бол бас 70-80-аад хүмүүс, за Сүхбаатар аймгаас ихэд 20-30-аад хүмүүс төр ирээд ингээд 200 гаруй хүмүүсийг бүрдүүлдэг зөвлөгөө байгуулагдаж. За Хинтэн аймгийн хувьд бол 90 гаруй мянган талбай бол газар тариалангийн бүс нутаг байдаг. За үүний бол 60% нь бол эргэлтэнд орж байна гэж үзэж. За яг өнөөдрийн байдлаар бол 29.3 нь бол яг батарсан газар эргэлтэнд ороогүй юм газар бол Хинтэн аймгийн 8 суманд байгаа. Ер нь цаашд бол Хинтэн аймаг бол газар тариалан дээр бол хэрхэн яаж анхаарч ажиллах вэ гэдэг дээрээс бол одоо газар тариалагчдын ганц зовлон ярьдаг зүйл бол одоо Хинтэн аймагаас газар тариалан эрхлэхэд буцаагаад зах зээл борлуулахад хамгийн гол нь зай хол байна. Бид нар тээврийн зам дээр их шатж байгаа учраас одоо цаашдаа Хинтэн аймаг дээр элеватор уу одоо үрийн агуулгыг барьж өгөх тал дээр анхаарч өгөөсэй гэдэг асуудлыг газар тариалж хэлээ ярьдаг. Ингэснээр бид нар дээр нь бас Хинтэн аймагт бол одоо Хинтэн аймгийнхаа иргэдийг гурилаар хангах дээр бас нэлээд анхаарч ажиллах юм. Үүднээс бид нар өнөөдөр 5 богд групптэй бас яриад Хинтэн аймаг дээр бол одоо урлагийн үйлдвэр, тэжээлийн үйлдвэр барихад бол хичнээн одоо тоон бид нар Хинтэн аймагаас Улаанбаатар ургац хурааж авчиж бид нар урлагийн үйлдвэр барих боломжтой юм гэдэг эдийн засгийн тооцоо хэлж. За энэ дээр бол нэг Хинтэн аймаг бол 20-30 мянган тонн Улаанбaatar одоо өөрсдөө тариалж чадах юм бол бид нар бол бас Хинтэн аймагт урлагийн үйлдвэр барих бүрэн боломжтой гэдгийг хэлж байгаа. Тэгэхээр бид нар бол бас саяхан 2-3 сарын өмнө бас Улаанбаатар хотод газар тариалагчтайгаа уулзаж бид нар бол 20-30 мянган тонныг бид нар бол хураахад бол асуудалгүй. Бид нар хамгийн гол нь зах зээл борлуулалтыг Хинтэн аймаг бас бодлогоор үйлдвэр барих юмнуудыг шийдэж өгөөч гэдэг зүйлд ингэ ярьж. Ер нь цаашдаа Хинтэн аймаг нөхөн сэргээгт баялагаар бүсийн орлого бүрдүүлдэг аймаг болохын төлөө ажиллаж. За энэ маань юу гэхээр хөдөө аж ахуйн салбар байна, аюулгүй жуулчлалын салбар. Энэ хоёроо бид нар Хинтэн аймгийнхаа одоо хүн амыг хүнсний аюулгүй байдлыг хангахтаар анхаарч ажиллаад бодлогыг бариад ажиллаж. За Хинтэн аймагт төдийгүй улсын хэмжээнд жишг болох ус газар тариалан хөдөө аж ахуйг хослуулсан Эмагра компани Хинтэн аймгийн үлзий тосгонд тариалалт хийж байна. Тус компанийн төрийн бодлого шийдвэртэй уялдуулан үйл ажиллагаанд хэрэглэж ахис дэвшил гаргаж байна гэлээ. Одоо сүүлийн үед газар тариалангийн одоо олон жил тариагддаг атарсан газрыгаа эргэж одоо эргэлтэнд оруулах энэ бодлогыг төр засгаас баримталж байгаа. Тэр ч дагуу манай компани одоо өөрийнхөө одоо ашиглаж байгаа газар маань одоо бид нар 10,000 талбайд тариалангийн үйл ажиллагаа эхэлдэг. За бид нар үйл ажиллагаагаа одоо 3 дахь жилийн тариалал эхлэхдээ Нодингоос эхлээд анх бид нар үйл ажиллагаагаар 400,000 гата эхэлсэн бол одоо олон жил орхигдсон атарчсан газрыг эргэж ашиглаад одоо 10,000 гат хүрсэн явж байх жишээтэй. За дээр нь бас бид нар технологийн шинжилгээ газар тариалангийн үйлдвэрлэлд нэвтрүүлж байгаа. За энэ шинжилгээний юу гэхээр бид нар тэг элдэн шүүлэг буюу одоо элдэн шүүлэг хийдэггүй тариалангийн технологи нэвтрүүлж байгаа. Тэгэхээр энэ технологи нь хамгийн чухал юу вэ гэхээр хөрсөө маш бага хөнддөг зүсэж тариалах арга
өөр ямар нэгэн хөрс боловсруулалт арга хэрэгэлдэг. Мэдээж энэ дэглэнчүүдийн технологи дээр маш олон бусад технологиг нэмж одоо хэрэгжилж байгаа. Өөрөөр хэлбэл дэглэншүүлэхгүй байна гэдэг маань ургамал маань олон одоо жил хөрс нь хөндөгдөхгүй болохоор ургамлын үлдэгдэл хөрсийг бүрхэж өгдөг, усны ууршилтыг багасгадаг. Тэгэхээр тэрний зэрэгцээ салхинд одоо хийсэх хөрс салхиар одоо нэмгэрэх энэ аюулгүй болж ирж байгаа гэсэн үг. Сая бид нар нэг 14 хоногийн болсон улс дээр болсон айхтар шоронд манай одоо 10,000 гатар айлын талбайд хөрс хийсээгүй. Зөвхөн харин биднэрт одоо хойд баруун хойд зүгээс маш их салхины урсгалаар маш их тоосчлт бий болж манай компани тариалын талбайг дарчихсан байх шээ. Энэ юу харуулж байна гэвэл бид нар хөрсөө хамгаалах маш чухал технологиг тариалынхаа үйл ажиллагаанд нэвтрүүлж байгаа. За хүлээжхэн корпорациас тус зөвлөгөөнд зориулан сүүлийн үеийн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн гаргаж танилцуулах хэлээ. Үр бордоо цацах дрон, автожолоодлагын системийг танилцуулсан юм а. За энэ жилээс тус газраас түрээсийн үйлчлэгийг үзүүлэх ба үнийн хувьд хямд ажиллах хүчийг бодит хэмсэг технологиг оруулж ирсэн байна. За дрон техникийн хувьд бол маш их эдийн засгийн хэмнэлттэй. Төсөв мөнгө хэмнэн, ажлыг хэмнэн. За хуучин одоо уламжлалтаараа хор бордоо цацхад бол тэг 4-5 хүний бүрэлдэхүүнтэй техник, трактор техниктэй өөрөө үнэтэй юм цацх төхөөрөмж байдаг бол энэ дрон техникийн үйлчлэгээр бид нар түрээсээр үйлчилснээр зохион тариаланч маань зөвхөн өөрөө бодисоо бэлдээд л одоо ингээ гаргаад ирэхтэл болох юм. Бодисоо бэлтгэл ер нь болно гэсэн үг. Тэгээ бусад бүх үйлчлэг нь бол ингээ цаг хэмнэн, төсөв мөнгө хэмнэхийн доотлолт. За автомат жолоодлагын систем бол жолоочийн одоо ядралтыг бол одоо даруй 50-60% бууруулах ийм даваа талтай. За мөн дээрээс нь ингээд тэгш явахаар одоо сул зай хийзээ үлдээхгүйгээр ингээд бас эдийн засгийн хувьд бол маш үр ашигтай. За тарийн төрөн дээр жишээ нь одоо хөдөө аж ахуйн корпорацийнхаа одоо салбарууд дээр сэлэн хөтөл, дархан булган, хутаа салбарууд дээр бид нар байршуулад тариаланчтай ингээд түрээсээр үйлчлэн. За үнийн хувьд бол бид нар үн тарифыг бол баталсан байгаа. Үр тарианы болон рапс ногоон тэжээл дээр бид нэр 1 гагийн 10-аас 14 мянган төгрөгөөр гагийн хэмжээнээс хамааруулаад цацсан. За төмс үнсийн ногоон дээр болоод ирэхээр 1 гагийн 40-с 60 мянган төгрөгийн үнэлгээтэйгээр одоо бас гаагаар нэрмлээ цацсан. Өвтийн 10-аас дээш га цацах юм бол 40 мянган төгрөг гэдэг юм. Ийм байдлаар бид нэр түрээсээр үйлчлээд явахаар байна.